Эхлэж манайхан бас уулын нөгөө нийгэмших хэрэгтэй байхгүй юу? Биднээс орон сууцнд байгаа учраас ямар нэгэн хэмжээг тэгтээ тэргүй манай орон сууцны барилгуудын чанар одоо ямар байгаа вэ те? Нойлынхоо өрөөнд найтайхад доотлын айлаас бурхан өршөө гэж байна шүү. Арзаатгаараа сонсоод ярьж байгаа шүү. Эсвэл хамт зочиж мочиж. Эхнэрээ загинжсэн чи арзаатгны нөхөр чиний буруу гэдэг. Нөхрийн буруу шүү. Өгшөө чиний буруу бууж чиний буруу гэдэг. Тиймэрхүү юмнаас гадна бас нэг иймэрхүү манай нойлд бол шүү дээ. Манай нойлд эхнэр өтөр баагааг багт өмхий өнөртэй байгаа хөө. Тийм шүү дээ. Би oo тэрнээс үнэхээр гайхаж байгаа хөө. Чи хүү баагаа. Хано. Тэгэл хин нэгэн байж тээ. Гоо битүүр гоо. Хөөе та нар ч. Тэгэж бодоос чи нас гинэ юм аа. Тэр чинь нойлоос гарч байгаа хүмүүс биш ээ. Тэр бол өдөржингөө гэдэг байгаа хөө. Чамаа ороод ирсэн. Багаггүй байна да. Харанхуй өрөөнөөс гарч иж магадгүй. Айсандаа жицэг галтна гэж өгөөдөг үзлээ. За сайн шалгая да. Эр хүн зөрөгтэй бол хүн байтгой жонч алдаад байгаа шүү. Ер нь айгүй зөв юм хэллээ шүү. За ингээ гэрээс чинь санамсаргүй чи унгаагүй багт өмхийн үнээр үнэртэй байвал шалгаараа ирчүүдээ. Манай хуучин байранд манай тэтэлт нэг бөө амьдэрдэг байсан. Тэгээ онгод тэнгэр нь яагаад чи шүний онгод тэнгэртэй агуулсан нь. Ер нь бол 9-оос хойш тэгэл 1-2 хүртэл нөгөө бөмбөр нүдэд байгаа мó дүн гэх тээ. Жуманж шиг. Яг same story заяа. Яг харин тэгээд тийм хүмүүсээ чинь бас нөгөө нэг цагдаад өгөх хэцүү өгөхгүй байх хэцүү бас өгчүүд бас хараалгачуд бас хулгаач жигхэн богдоод юу сонсгоо за телевизээр теле хичээл авч байгаа энэ бас үед бас манай улсын хурлын гишүүд маань бас авилгалтай тэмцэх сургалт авсан байна. Тэгээд энэ сонирхолтой мэдээлэлтэй танилцъя. Юу гэж вэ? Улсын хурлын авилгалтай сургалтанд аврагдлаа гэж. За. Би бас бодоод байгаа энийг бол авдаг бити ав гэсэн сургалт биш байх зүгээр одоо бүр лавшруулад бүр ингээ зэрэг нэмээд байгаа сургалт гэж байна. Монголд одоо авилгаад угаасаа бүр ингээ богсцсон байгаа. би бол тэгж бодож байна хардаа нөгөө нэг заах гад ирсэн багш нь өөрөө сураанаас. Багчд авчихсан чи тэгээ шууд мөнгө өгснөө за суусан гэж биччих. Дансрууч мөнгө шилжүүлсэн бидүүсийг суусан гэж биччих. Ингэдэг юм уу? Онцгой бүтээлийг ойрын хос